За сайн байцгаана уу? Та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За хэрэг сайхан гойголж байна. За өнөөдөр би та нартайгаа худал жоон хуурмаг одоо гүүрүү ч юм уу гүүрүү те худалч одоо жоохон үзмөрч одоо энэ сүнслэг оршихуйд амьдарч байгаа юм багш нарын талаар бас багш нарын хин яг үнэн шудраг одоо тийм ээ яг дээд сувг нээгдсэн хүмүүс вэ гэдгийг таних аргуудыг бас хуваалцъя гэж бодлоо. Яагаад гэвэл одоо сүүлийн энэ хэдэн сар жилүүдэд болол сүнслэг оршихуй бол сэрэлт гэдэг зүйл маш идэвхтэй явж байгаа болохоор тэрний хажуугаараас яг тийм үнэн чин сэтгэлээсээ одоо бусдад сайн сайхан зүйлийг хүргэх те тэр ухамсарын сэрэлтийн талаарх үнэн мэдлэгийг тараах за тэгээ энергийн түвшинд нь туслаж чадах тийм чадвартай биш хүмүүсүүд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсүүд бол зөндөө байгаа. За тэгээд ойрын угаасаа хэдэн сар жилүүдэд бол одоо яг хин үнэхээр цэвэр одоо их ус өрөвтэй холбоотой тэдрээс мэдээлэл авдаг тийм ээ. Яг цэвэр энергийн түвшинд цэвэр энергитэй ажилладаг хүмүүсүүд хин яг үнэхээр одоо өөрсдийнх нь энэ амьдралын мишн тийм ээ амьдралынх нь яг гол үүрэг зорилго нь яг одоо бусдад туслах бусдад одоо энэ мэдлэгийг тараах за тэгээ дээрэс нь ингээ энергийн бие биедээ ажиллах чадвартай хүмүүсүүд хинбэ гэдгийг олол бид нар илүү олж ойлгох сар жилүүд удахгүй одоо ирж байгаа хүмүүсүүд одоо ойлгож эхэлнэ. За би өөрөө одоо энд пош болохоор бас янз бүрийн хүмүүсүүдтэй өөрөө бас подкастыг пош хэлээр хийдэг. Тэгээд маш олон сүүлийн 2-3 жилийн дотор бас хөөрхөн 100-аад дугаарыг хийсэн байгаа. Тэгээд маш олон хүмүүсүүдтэй тэнд энэ талаар ажилладаг хүмүүсүүдтэй одоо энэ сүнслэг оршихуй тийм хувь хүний хөгжлийн талаар чухал сэдвүүдийг хөндөж ярьсан гоё ярилцлагуудыг бол хийсэн байгаа. Энэ хугацаанд бол бараг 100 дугаараа хийсэн байгаа. За энэ хугацаанд бол би пош ихэнх хүмүүсүүд нь бол пош хүмүүсүүд байсан. Одоо бас энергитэй ажилладаг. Хүний одоо аура биеийг хардаг. Одоо сахиусан тэнгэрүүдийг одоо бидэрхийг чинь хүрээлээд одоо явж хамгаалж байдаг сахиусан тэнгэрүүд бас гээд зөндөө дээд бисүүд байгаа шүү дээ тэдрийг хардаг. Гээд маш олон тийм онцгой авяасуудтай хүмүүсүүд за тэгээ шамануудтай бас Нью-Зеландээс ирсэн шамантай ярилцлага хийжсэн. Нэг 2 дугаараас англи хэлээр хийсэн байгаа. Герман үнтэй бас хийсэн, англи хэлээр хийсэн бас бичлэгүүд энэ төр байгаа хийсэн. Тэгээ тийм болохоор би энэ салбарт сүүлийн 3 жил маш идэвхтэй ийм хүмүүстэй жоохон ингээд хамтарч ажилласан байгаа. Жоохон ч нэлээд хамтарч ажилласан байгаа. Тэгээд энэ донд явж байхдаас хүмүүсүүдийг би анзаарч харсан. Тэгээ ихэндээ болохоор би ч нөгөө нэг ингээл ийм энергитэй ажилладаг тий шаман ч юм уу одоо юм үзэж хардаг гэл тэнгуутанд айгүй тийм гэгээлэх сайхан тийм ээ өндөр энергитэй хүмүүсүүд байдаг байх гэж харж ойлгож бодож байсан. Тэгээ яг ингээд нэг амьдрал дээр харахаар танилцаа тийм хүмүүсүүдтэй уулзраад үзэхлээр юмыг үзэж хардаг ч юм уу тий за тэгээд шаман ч юм уу тэр хүмүүсүүд нь өөрсдөө бас янз бүрийн блокануудтай хаалтуудтай тий өөртөө яг бүрэн ажлаас хийж дуусаагүй байгаа хүмүүсүүд их байж харагддаг.
Тэгээд яг хоо нэг хэсэг хүмүүсүүд нь бол яг үнэхээр тэдний хийх ёстой зүйлүүд тэгээд өөрсдөө яг тэр өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх явцдаа явж байгаа тийм ээ өөрийнхөө одоо энергийг энэ түвшнийг сайжруулад явж байгаа тийм хүмүүсүүд бас бий. Зарим нь бол энэ сүнслэг оршууг бол зүгээр мод болж байгаа тийм ээ. Хүмүүсийн ихтгэл үнэмшил төр тоглоом их, тэрэн дээр мөнгө хийх сонирхолтой тийм ээ. За тэгээд угаасаа бас том бодлоготой одоо энэ сүнслэг оршихуйч нь хүмүүсийн сэрэлтөө явагдаж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор цаанаас нь юм бас бодлогоудтайгаар ингэж хуурамч гүрүүнүүдийг гаргаж ирж байгаа. Тэгээд тэр чинийгээрээ хүмүүсүүдийг улам төөрөгдүүлэх тийм ээ. Энэ сүнслэг оршихуйгаас нь бүр холдуулах зорилгооттой. Тийм болохоор хүмүүс үнэхээр тэр цэвэр энергитэй сүнсний хөгжил өндөртэй тийм ээ. Тэр хүчрхэг багш нарыг сонгож мэдэрч тэднэртээр очиж тусламж хэрэгтэй байгаа бол тусламж авах хэрэгтэй. Тэгээд миний сүүлд анзаарч харсан зүйлүүд гэх юм бол бис Монгол байхдаа бас нэг тийм хэд хэдэн нэг олон бишээ би ч одоо нэг 2 хүн дээр л очиж үзүүлж ирсэн юм уу да. Тэгээд сүүлийн хэдэн жилийн өмнө нэг хүн дээр одоо фэнкшу ч юм уу тийм газар очиж үзүүлж ирсэн. Би бас иймэрхүү салбарын юмыг сонирхдаг болохоор бас тийм сонирхол татаад байгаа хүмүүс өдөр очиж юу хэлэх нөө гэж сонирхож очиж үзүүлж харуулдаг. Тэгж яахт миний анзаарч харсан зүйлүүд гэх юм бол Монгол одоо би мэдээж хэрэг бүх тэр хүмүүсүүдээр нь явж нэгт үзээгүй. Хоёрт тэгээд бүр миний бүр ингээд сонирхлыг ингээд татчихсан хүмүүсүүд бас нэг тийм байгаагүй. Энергийн түвшин ингээд татаад энэ хүн надад үнэхээр нэг миний хэрэгтэй мэдхийг хүсэж байгаа зүйлийг хэлээд өгчих байх таа гэсэн тийм мэдрэмжийг татсан хүмүүс бас нэг байгаагүй. Одоо ч гэсэн байхгүй байгаа. Тэгээд тийм болохоор олон хүмүүсүүдээр баш үзээгүй. Тэгтээ яг миний анзаарсан зүйл бол Монгол хүмүүсүүдэд очиж үзүүлэхээр нэг тийм жоохон сөрөгдөө юмнууд жоохон хэлэх гээд байдаг. Уг нь бол хүмүүс бид нар ч одоо тийм үзмөр ч юм уу тийм ламч юм уу тийм энергитэй ажилдаг багш нар дээр очиж байгаа гол шалтгаан нь бол бид нар чинь нэг жоохон сэтгэлээ уужруулчих тийм ээ. Нэг жоохон урам зориг авчих тийм ээ. Итгэл найдвар авах гэж очиж байгаа шүү дээ тий. Тэгж яахт чам тэр хүмүүсүүд нь бүр нөгөө итгэл үнэмшил байтхаа хэл тий. Тэрийг нь бүр унгаагаа ичдэг. Чаавс хөрхний сүүлийн итгэл найдварыг бараг унгаах гэдэг юм шүү тий. За чамд ийм карманууд байна ч юм уу тий. За чиний тэр асуудал чинь их хүнд байгаа юм байна гэх. Ерөөсөө нэг тухайн өөнийхөө сайн сайхан тэр боломж болцоог ингээд нийгээд хараад хилээд өгдөгөө. За энэ маань юуг илэрхийлээд байна гэх юм бол тэр үзэж байгаа хүмүүсүүд өөрсдөө айгу энергийн түвшинд доор байгаагийн шинж. Яг л тэр хүмүүсүүд өөртөө байгаа зүйлүүдэл бусдаас олж хардаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор өөрсдөө энергийн түвшинд цэвэр байгаа хүмүүсүүд маш өндөр түвшинд энерги аваачсан байгаа хүмүүсүүд бол ирж байгаа хүмүүсүүдийнхаа яг тэр сүнсний хөгжил болоод тэр авьяас чадвар эерэг талуудыг нь харах чадамж чадвартай байдаг. Тэгээд пошт би бас хэд хэдэн хүмүүсүүдэд бас үзүүлж исэн. Тэгээд тэр хүмүүсүүд болохоор яагаад ч юм бэ миний зүүн сав угаасаа дээд би хэлсэн тэр хүмүүсүүд дээр очиж тэр мэдээллийг аваа өөрийнхөө талаарх мэдээллийг ав тийм ээ. Чамд хэрэгтэй зүйлүүд чинь хэлж өгнө гэд тэр хөтлөлийг гайдансыг би сонсоод хэд хэдэн удаа хүмүүсүүдээр очиж исэн. Нэг олон биш л дээ. За тэр хүмүүсүүдээс бол би бас үнэхээр өөрийнхөө талаарх чухал эерэг хүчрхэг мэдээллүүдийг авч чадчихсан. За зарим хүмүүсүүд бол бүр сүүлд төрөлхийн тийм хүний энергийн биеийг хардаг, аураг хардаг тийм ээ. Ямар өнгийн ауратай байна те. Өмнөх амьдралуудаа ямар одоо
зүйлүүдийг хийж исэн, ямар хүмүүс байсан тийм ээ, энэ амьдралдаа ямар одоо авьяас чадваруудыг авчирсан ч юм уу тийм ээ. Тэгээ тэр ухаан хүнийг ямар одоо нөгөө сахиусан тэнгэрүүд хүрээлэн байгаа гэд тэр бүгднийг хардаг тийм авьяастай ихч 3 жилийн өмнө өөр надтай холбогдчихсан. Тэр ихч болохоор одоо Porsche маш алдартай хүмүүсүүд за тэгээд Porsche одоо амьдрах өөд болчихсон. Porsche хамгийн баян хүний гэр бүлүүдтэй ажиллаж байсан тийм ихч байсан. Тэр ихч болохоор ингээд хүний аавраг хараад зурдаг. Тэгээд хүрээлэн байгаа ингээд хамгаалж байгаа сахиусан тэнгэрүүдийг бас хардаг тийм ихч байсан. Харж зурж өгдөг. Тэгээд тэр ихч болохоор миний одоо хийсэн подкастыг сонсоод өөрөө надтай холбоо барьж исэн. Гэт чиний ярилцлаганд би подкастад орох хүсэлтэй байна тий. Чи хэрвээ ингээд би ингээ аавраа харж зурдаг хүн байгаа. Гэт хэд хэдэн номнууд гаргасан. Тэгээд чи хүсэх юм бол надтай холбоо бариарай. Би чиний ингээ ярилцлаганд орохдоо таатай байна шүү гэд надад хэлж исэн. Бичсэн байсан. Миний подкастын дээр комент бичсэн байсан. Тэгээ би тэр хүнийг яг ямар хүн бэ гэдгийг чинь сүртэй судалгаа хийгээгүй. Зүгээр л би яг ингээ хүмүүсийн энергийг л уншдаг. Хүний яг яаж харагдаж байна, яг ямар албан тушаал хийдэг мэддэг бол надад бол сонирн биш ерөөсөө. Зүгээр тэр ухаан хүний л энерги цэвэр байх юм бол би тэр хүнтэй угаасаа холбоо барьдаг. Тэгээд тэр хүний угаасаа энерги надад айгуу гой таалагдчихсан болохоор шууд би ингээд холбоо бариад бичээд тэгээ уулзсан. Тэгсэн чинь харин тэр ихч бүр ингээд Porsche-ийн хүмүүсийнхээ одоо бүр алдартай юм нэг тийм spiritual одоо нийгэмдээ нэлээд нэр хүндтэй те ихч байсан. Тэгээд тэр хүнтэй болохоор ингээд подкаст янз бүрийн подкаст нэвтрүүлгүүд сурвалжлагч нар өөрсдөө ингээд санал тавиад гуйгаад манай нэвтрүүлэгт орооч ярилцлаганд орооч гэж санал тавьдаг юм байлээ. Тэгсэн чинь тэр ихч болохоор өөр наадтай ингээд холбоо бариад ингээд би чиний ярилцлаганд ормоор байна гэж бичсэн. Тэр бас үнэхээр гайхалтай гоё туршлага байсан. Тэгээд тэр ихч надтай өөр уулзаад бид хоёр дугаар хийгээд тэгээ миний бас аавра өнгийг ингээ хэлж өгөөд тийм ээ. Намаа хүрээлэн байгаа бас битүүдийг бас сахиусан тэнгэрүүдийг бас надад хэлж өгч сураад. Тэгээ тэр ихчээс би асуусан л та яагаад ингээд над руу ингээ бичээд холбогдъё миний ярилцлагын одоо подкастт оръё гэж хэлсэн юм бэ? Бичсэн юм бэ гэж асуусан чи арай. Миний одоо энерги ер нь бол хүмүүсийн энерги бий бол одоо дэлгэцний цаанаас ингэж нэвтэрч харагддаггүй гинэ. Айгүй баг харагдах ерөөсө боломж байхгүй. Тэгсэн чи хараа миний энерги болохоор тэр ихч өөр айгүй мэдрэмж өндөртэй болохоор ингээд харсан гэж байгаа байхгүй юу? Чиний энерги чинь айгүй гэрэлтэж харагдчихсан. Тийм болохоор миний сонирхлыг айгүй татсан болохоор би өөр ингээд бицээ гэж тэгжсэн. За тэгээд энэ хүн за тэгээ өөр бас үзүүлж орж явах хүмүүсүүд надад өөрсдөө ингээд хэлсэн л дээ. Ингээд чамд бол чадвар байгаа. Тэгээ трийг бол ажил хэрэг болго. Сүнснийхэн зорилгыг ажил хэрэг болго. Сайхан зүйлүүдийг хийж бүтээ. Бусдад цаа гэжсэн. Тэгээд тэр мэдрэмж бол угаасаа миний дотор угаасаа жоохон байхад байсан л та хөөхт байхдаа би ингээд бусдад туслах юмсан гэл сайхан зүйлийг хийж бүтээхсэн гэсэн хүсэл сонирхол надад дотроос багаас байхад байсан. Тэгээд тэрэндээ би ч одоо үнэн мэдрэмж юм уу би эсвэл зөвхөн гоё кинонууд үзчихээ тэрнээс ингээд нэг жоохон эгодод яваад байгаа юм болоо гэдээ өөртөө итгэхгүй байцсан. Тэгсэн чи хараа яг ингээд өндөр энергийн юмны наадах цаатгыг харж мэддэг хүмүүсүүд ингээд гадна талаас нь баталгаа өгсөн л дөө надад. Тэгээд тэгсэн болохоор би тэрэндээ их урамшаад за зөвхөн ингээд миний хийх ёстой зүйл юм байна. Миний угаасаа зүн цаа надад тэр ихлээд байсан л та. Гэхдээ би өөртөө бүрээ итгэж чадахгүй. Тэгээ надад угаасаа гаднаас өөр хүмүүсээс тийм баталгаа надад хэрэгтэй байгаад байсан. Тэгээ тийм болохоор тэр баталгаанууд авсан. Тийм болохоор одоо ингээд өөрийнхөө мишнээ одоо ингээд ажил хэрэг болгоод явж байгаа. Тэгээд тийм болохоор тэгээд тэр хүмүүсүүдээс гадна ингээд бас Porsche хүмүүсүүдийг ингээд харж яхад бас л энерги нь арай өсөж
сүнсний хөгжим өндөр түвшинд хүрээг байгаа хүмүүсүүд бас байж л байдаг. Шаман ч юм уу бас л юм үзэж хардаг те таарад марад уншаад явж л байдаг тийм хүмүүс зөндөл байдаг. Тэгээд та нарт өнөөдөр өгөх гэсэн гол чухал зөвлөгөө гэх юм бол хэрвээ та хүнд одоо очиж үзүүлэх гээд байгаа тусламж хэрэгтэй байгаа энергийн түвшинний цэвэрлэгээ хийлгэх тийм ээ ном уншуулах те засад хийлгэх инээтрээ гэдэг. Тэнд хэрэг очих хэрэгтэй шаардлагатай байгаад байгаа бол тухайн хүнийхээ байр байдлыг ажиглал. Эхлээд биеийнх нь физик төвшөнд нь ажиглал. Үнэхээр эрүүл бие хаатай байна уу тийм ээ? Биеийн жингийн ихтэй илүүдэл байна уугүй юу? Өөрөө бас их стресстэй, уур уцаартай, их айгаа өндөртэй хүн байна уу? Тэ үнэхээр тэгээд чин сэтгэлээсээ бусдад туслах хүсэл сонирхол байна уу? Эсвэл энийг зөвхөн мөнгөний төлөө хийж гэнэ үү гэд энэ бүх зүйлүүдийг ингээд ажиглаад тэгээд зүн сав мэдрэмжээ сонсох хэрэгтэй. Ингээд тухайн үзүүлэх гээд байгаа юм чинь тань гоё эерэг энерги өгж байгаа бол тийм ээ нэг тайвширсан мэдрэмж өгөөд нэг гоё ихтгэл найдвар өгөхөөр ч юм уу те өөрт чинь үнэхээр тусалж өөрт чинь хэрэгтэй байгаа хариултыг өгч чадах мэдрэмжээ өгч байгаа бол тийм хүн дээр очиж үзвэл харин эсрэгээр зүгээр нэг хүн ингээл найз нөхдөд ч юм уу ээж аав ч юм уу энэ хүн сайн ингээл тэгсэн. Тэгээ өөрт ч болохоор ингээд нэг тийм мэргэлцсэн мэдрэмж төрүүлээд за чи энэ хүндээ за юм яаж мэдэх очиод үзүүлчихэ гэдэг. Тийм болвол бас тийм хүмүүсүүд орчод хэрэггүй. Өөрийнхөө яг дотоод хүнээс сонсоод цэвэр энергитэй энергийн түвшин сүнсний түвшинний хөгжил өндөртэй тийм хүмүүст л очиж үзүүлэх юм бол танд үнэхээр хэрэгтэй байгаа тэр тусламжаа үзүүлж чадах болно. Тэгээ үнэхээр өөрөө асуудалтай, өөрөө бие хааны түвшинд асуудалтай өвчнөд ороогдсон. Тэгээ өөрийнхөө бодлого зэгслээгүйгаа тэгээд өөрөө энэ сэтгэлийн бие хаагаа ингээд уужруулж, чөлөөлөө, тайвшруулж чадаагүй байгаа. Тэгээд тийм хүмүүс байгаа бол энергийн түвшинд угаасаа тэр хүмүүсийн энерги бас сөрөг доод хэмжээнд байгаа гэсэн үг. Тэгэхээр тийм хүмүүсүүд угаасаа бусад хүмүүсүүдэд туслаж чадахгүй. Тэгээ тийм хүмүүсүүд харамсалтай нь ингээд бусдад нэг нөгөө талаас жоохон хор учруулах гад тийм ээ. Яваад байгаа. Уг нь бол энэ энергийн түвшинд ажиллаж байгаа ажил бол маш хариуцлагатай ажил байгаа. Тэгээ яг угаасаа цаг хугацааны ирэхээр угаасаа хин бэ гэдэг нь бол удахгүй гарч ирнэ. Тэгээ тийм болохоор та нар маань энийг бас анхааралтай аваарай. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод өөрийнхөө мэдрэмжийг ямар хүмүүсээс авч байгаа гэдгийг ойлгох хон чухал байгаа. Тэгээд өөрт чинь гааз жаргалыг, эрч хүчийг, энергийг тийм ээ өөртөө итгэх итгэлийг чинь нэмж байгаа тийм хүмүүсүүд бол угаасаа эерэг энергитэй өндөр түвшний багш нар сүнсний хөгжил өндөртэй байгаагийн шинж за өөрт чинь нэг тийм эргэлзээ төрүүлсэн айдас төрүүлсэн, түгшүүр төрүүлсэн, стресс төрүүлсэн тийм ээ сөрөг мэдрэмжийг төрүүлж байгаа бол тийм хүмүүсүүд дээр очиод угаасаа хэрэггүй. За тэгээд сүүлд нь бас нэг чухал зүйл хэлмээр байгаа. Хүмүүсүүд одоо ингээд нэг лам дээр очиод ном уншуулад нэг энергийн засал хийлгэх юм бол за нэг амьдрал нь сайхан болчихноо гэж бодоод идэг. Мэдээж хэрэг энерги түвшинд цэвэрлэгээ хийх бол маш чухал зүйл. Яагаад гэвэл бүх зүйлсүүд энерги. Тэгээд энергийн түвшинд ямар нэгэн блокад байгаа бол амьдралд орж ирэх ёстой зүйлүүд орж ирдэггүй байгаа. Тэ? Амьдралд бүтэх зүйлүүд нь бүтэж өгдөггүй байгаа. Тийм болохоор хэрвээ энергийн түвшинд блокад байгаа бол тэрийг заавал гаргах хэрэгтэй. Тэгээд тэрийг өөрөө гаргаж чадахгүй байгаа бол тэрэнд нь тусалж чадах хүмүүсүүдээр заавал очиж энергийн засал хийлгэх хэрэгтэй. За тэгээд хүмүүс болохоор ингээ нэг энерги ламаар ном уншуулад нэг энергийн засал хийлгэх юм бол бүх юм сайхан болчихно гэд бодоод идэг. За энергийн түвшинд заслыг чинь хийгээд өгчлөө. Тэгээд та өөрөө дараа нь ингээ цэвэр энергитэй болчихсон байгаа бол тэр цэвэр энерги цэвэр хэмжээнд нь авч явахын тулд өөрөө өөртөө үргэлж ажиллаж явах хэрэгтэй гэсэн үг. Өөрөө шудраг хүн байхын тулд шудраг замаар явах хэрэгтэй. Тэгээд хийж бүтээх ёстой зүйлүүдээ хийж бүтээгээд өөртөө итгэлтэй өөрийгөө хөгжүүлээд тийм ээ өөрийнхөө дотоод дуу хоолойтойгоо ажиллаад ингээд явах ёстой байгаа. Тэгтэл зарим хүмүүсүүд ингээд за сайхан ном уншуулсан юм чинь за сайхан энергийн засал хийлгэсэн юм чинь ингээд зүгээр санаа нь бүр амраад тий ямар ч өөрийнхөө өөртөө өөрчлөлтийг хийдгүү
Одоо тэгээд нөгөө буруу замаараа буцаал яваад идэг тийм ээ. Худлаа яраал яваад идэг тий. Бусдыг хураал яваад идэг. Тэгэл болж бүтггүй зүйлүүдэд идэж хэрэглээл яваад идэг тий. Тэгхийн бол таны амьдрал яг энерги чинь засарсан бол үнэхээр яг цэвэр энерги, цэвэр төвшний энергийн заслыг танд хийж өгсөн бол энерги чинь нэг хэсэгтээ сайхан цэвэрхэн явж байна. Тэгээд та өөрөө болохоор ингээд бие махбод бодийн төвшөнд, сэтгэл санааны төвшөнд, оюун санааны төвшөнд ингээд зөв эерэг энергийг бүрдүүлж чадахгүй бол таны энерги чинь буцаад нөгөө байрлал буцаад орчин гэсэн үг. Тийм болохоор энэ ажил бол маш бас чухал. Та нар маань өөрсдөө энийг зөвлөгийг анхаарал таваад өөр өөр ажиллах хэрэгтэй. Тэгээд тийм болохоор бас зөв багш нарыг сонгож өөртөө зөв мэдлэг мэдээллийг хуримлуулж авч өөрийнхөө энэ чухал аялалдаа чухал өөрчлөлтийг өөрсдөө авчраа гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ бичлэг маань та нарт хэрэг болсон бол лайк дараарай. Миний чаналыг бас subscribe хийгээрэй. Тэгээд комментууд бичиж явуулаарай. Тэгээд бас надтай бичлж зөвлөгөө авах сонирхолтой хүмүүсүүд байх юм бол бас надтай холбоо барьж болно шүү. Тэгээд дараагийн хамтлагаар уулзъя.